Түүний дараа тэр элбэгчний ордонд очих бөгөөд Ревен түүнийг эргэн ирэхийг хараад баярлахгүй. Өгсөн нөхцөлийг нь санаж байгаа эсхийг асууна гэсэн хэдий ч Бьорн тэдгээрийг яг таг талтан хэлнэ. Тэр биелүүлсэн үг гэж үргэлжлүүлэн асуухад Бьорн сахилахны хараахан нисүүлээгүй ч Миша бол 70 дугаар зэргийн ойрын талаанч бүрөдөхгүй 6-аар орно гэж хэлнэ. Ревен нүдэ анигчих гошорч Бьорн дараа нь 4 дүгээр зэргийн 9-цийг өвлөн асан. Одоо бараг 6 дугаар зэрэгтэй болсон гэнэрийг дурдна. Тэрээр хар бавха аймгийн 5 дугаар зэргийн хайгуулж амныг дуртаж танкийг дуудаж чаддаг алсын зайн дийсэр гэж нэрлэх Ревен дэрвэсээ төрүүлнэ. Учир нь тийм хүн альч багт нэгдэж чадна. Бьорн маныг урвана гэж бодохгүй байгаагаа тайлбарч Ревен түүний үгэнд итгэж шийднэ. Тэр дараа скаутын талаар асуухад Бьорн аман мөн скаутын үргийг давхар гүйцэтгэдэг гэж хэлэн түүнийг асмааруулна. Бьорн түүнийг тангараг өргөж хүү гэж асуухад Ревен зүгээр гараа өргөн бууж өгнө. Тэрээр 6 дугаар тахарт хүрэх гэж байгаа тул тэдэнтэй нэгдэхин түүний савцгаанд их хэмжээний санхүүжилт өгнө гэж амстай улам амтлана. Хөтөжтэй болох тул тэд ангас болон нууц газруудыг олж магадгүй гэж бодон тэр хэсэг зогсно. Тэр түүнийг эдгээр зүйлийг аль хэдийн мэддэг мэрэгсэн гэж бичэн гэж тогтон хөрөх ба тэрээр нэг нөхцөлтэйгээр нэгдэхийг зөвшөөрнө. Хайгуул бол түүний хувьд үргэлж 2 дугаар байдаг бөгөөд хэдэн сараар алга болж магадгүй гэдгийг тэр тодорхой хэлнэ. Бьорн үүнийг хүлээн зөвшөөрөх ба гарах гэж байгаа бол ядаж урьдчилан сануулахыг гэсэн. Ингэснээр тэр түүний гараа сатхан хүчрхэг багт албан ёсоор нэгдэж Бьорн дотроо тарнуулын даалгавар биелсэн баярсан. Үүний дараа Рафанад Андраш хэвийн үргэлжиж эхэлнэ. Гэвч нэг өдөр эхнэр баага нөхрөө дүнжин луу ганцаараа сэмжин орж ясны мэдээд хороогаа тажигнуулж хүчрхэг баага иршүүд уушлал ирээд очино. Ард нь Миша нууцыг задруулсандаа уушлал гойж тэр хоёр хамгийн амар гэр бүлийн цадааныг дэрэгдэх судлаас нь үзнэ. Хэдэн өдрийн дараа цаг 12 болж шин дүн төвчгээд манай залуу сүнсний ертөнцлөө дахин тэрвэрлэгчтэй өөрийгөө бэлтгэн. Ханса 12 цагийн турш нийгэмжийн форум идэвхтэй байх зорилготой анхаарсан хандуулна. Тэр Оркулус болон Норкийн талаа хийхтэй зэргийг ухаж сөхөх хэрэгтэй. Тэр өндөр үнийг харах боловч ном хязгаартай тул энэ мэдээлэл түүний амьд үзэхэд чухал тус шудраг гэж үзнэ. Дээр нь тэдгээр форум шиг хурдан шинжлэхдэггүй. Хүсэлтэд тавсны дараахан тэр танил группын сувг олж харан түндээр дарна. Хэдэн секундын дараа сэрчинчлийн нүдэндээ нулимстай гарч ижиглэн мэдчилж яагаад ийм утсныг нь асууна. Ханс шууд ирсэн гэж хариулах боловч Беко дими имэрлээ гэж уурч муу зүйл тохиолдсон гэж бодсон шигээ бухимдана. Манай залуу энэ залуу ямар их анхаарал халамжаар дутварцныг хамбаг зэрэг харшин. Беос төрчид болон цэргийнхнийг муулах боломж чалдаагүй. Тохоо чартсаар байхад Ханс түүнийг эвгүй байж цоолохыг урьж би яг энгийн хүн шиг байна гэж хүлээсэндээ өөрийгөө буруутгана. Тэр залуу цэргээс халагдаж ирээд харилцаагүйгээр шуудын тавьчихсан ч 10 жилийн ахмад дайчин тулж үжирэж үйж магадгүй. Сэрчин тодог хүртэл танихгүй хүн хിവэр байгааг өртөө сануулж хит их зүйл гэлэхгүй хар шийдэн хүзэрч эхэлнэ. Сэрчинд инээмсэрлж Ханс бэргийн нэрсэн дүнхээр баяртай байгаагаа хэлэхэд тэр ирнэ гэж хэлснээ санаалсан биш. Дараа нь Бео юуны тухай ярих мэдгүй. Солонгосын оддыг санамсаргүй дуртахад Ханс үнний сарилтад орсон ус төрчөөс илүү адармаатай харагдана. Үүний оронд Ханс цэргийн сэдвээс хэвшгийг санаж болгоход Ханс төрийн албанд байсан гэж дурдсан. Тул Бео баг зэрэгсэж хөшөөрөлт түүний урам сэргэн. Бео үнийг тоолгүй. Хансугийн юу ч мэдэхгүй айдлуудын тухай ярьснаас дээр гэж хэлэх бөгөөд Хансуг улан гисэн фин гэж бодож байсан Бео гайхшруулна. Төд өтөхгүй Бео гинт чангаар нээж Хансуг бэлтгэлгүй байхад нь паникт орсон. Дараа нь сэрчинд энэ бүх яриа түнд тайлбарлаж чадахгүй байдлаар солонгосыг санагдуулсан гэж хэлнэ. Тэд дими ярианы горонд шилжиж янз бүрийн сэдв ба инээд хөөрийн дунд ярилцаар байтал Бео гинт уурын сохлыг эвдэн. Гэрлүүгээ буцахад сэтгсэн имлэг точих хэрэгтэй болж магадгүй гэж хэлнэ. Сэжигтэй эсвэл зүгээр саад болсон хин нэгний аим насыг хөнөөхөн тийм эрдийн зүйл болсон аимшигтай гэж тэр ярина. Хансуу тасан зохицож чадна гэж тэлтэй хിവэр байх ба. Бео бүрэн итгээгүйч толгойд өхөн. Тэр Хансууд талархаж ерөөсөө эргэж ирэхгүй байх талаар бодож байснаа хүлээн. Тэдний салиутай гэж дуудана гэж санаа зовж байсан тэрээр сэдвээс ялна. Энэ яриа түнд итгэж зоригсон бөгөөд энд инеж чадж байгаа бол дэлхийд ч бас чадна гэж хэлнэ. Энэ хооронд Ханс санар сэрэмжээ алдахгүй бөгөөд тэр илүү лашруулахгүй яриагаа Оркулус руу чиглүүлв. Беко гайхсан ч Хансыг цочрон яагаад сонирхоод байгааг нь асуув. Хансуу бичсэн зүйлээ ярьж сүүлчийн давхарч шаардлагатай 6 ертөнцийг Оркулус холгаалсан гэх сураг байгаа хэлв. Беко үүнийг сонсоод тайширч ертөнцид яг тай хагас жилийн өмнө нэг өдөр холгоолгдсныг дэжв. Хансуу асуудлыг хортон ойлгож бусад аймагч бас бай болоод байгаа болон Оркулус үүнийг ганцаараа хийх боломжгүй гэсэн даргтай санал нэгдэв. Бео өөрөө шалгасан ч юу ч болоогүйгээ хийж Хансыг ямар нэг зүйл олж хуваалцахыг хүсв. Ханс дотроо Беонд хамаагүй байх гэж бодов. Төрөөд сандарангуй хэлэхдээ 5 хүн ямар ч байсан хаалхыг нээж чадах тул түүнийг өрсөлдөгч гэж шаардлагагүй гэв. Баатар маань Бекогийн ч чадаагүй зүйлийг яаж алах ёстойг асуусан ч тодорхой хариулт авсангүй. Бео түүнийг онцгой гэж нэрлсэн бөгөөд Хансд хариулт хуг олцсонгүй. Бео Хансыг хэлбэр горимд тоглоомыг 10 дахин ялсныг сануулж 10-ны дараа түн шиг хэд хүчтэй болно гэв. Тэгэхэд манай залуу Беогийн сэтгэлийн тэнхээ тоглоом биш гэдгийг ойлгов.
Тэр залуу гүн бодж дорж төрөөч тэр 6 ертөнцийг олоход 11 жил орно гэж хэлснийг ухаарч энэ зөрүүд өөдрөг үзэл хаанаас гартыг юм бэ гэж гайхав. Дараа нь биеийн алдар нэрийн хангалттай өсгөл хосголт фронт мэдээлэлтэй хамт гарч ирдгийг ингээнээр дуртав. Гэрч үүний хүлээн зөвшөөрөл муу төгсгөл түрэгдэг. Тэр бас логийн алагч авах багшийг барьж цааж алдаагаар хасан тул хааны гэр бүл Оркулусын араас орж байж магадгүй. Хансуугийн сонирхол хөдөлж хаана болсныг асуусан ч Бекод тэрнгүү мэдээлэл мэдэхгүйгээ хүлээ. Тэрээр лигээр дурсанжаа алдаж юунд зөхиөлснаа ч мэдэхгүй байгааг нэмж хэлэхэд Хансуу энэ нь бүгдээр хоронгоо урхамс хогсонтой холбоотой эсхийг гайхав. Бека өргөжлөлийн хиннигэн захиаг автсан даваацсан бүх зүйлийг ичээж жинхэнэ дайрчдын баг хад хүргэж магадгүй гэв. Гэвч Оркулус ч бас тоглоом биш тул Хансуу тэр дайрчдад хизээч орцгүй байхыг санаав. Гинт түүний цаг дуусч дүрстэн гажиг үсэж эхлэв. Хансуу асуултаа асууж дуусаагүй байсан ч түрүү залуу холцохоо. Үүний дараа Хансуу баригдах нь ерөөсөө цаг хугацааны асууж тор бүх зүйлийг тунгаан бодохоор өрөөрөөгөө буцав. Бүгд зөвхөн хязгаартай хойшлуулж чадхтуул тэр ичрэгдэх нь ерөөсөө цаг хугацааны асуудал юм. Оркулус дайсхинж магадгүй гэж үзээд тэр боломжит бүх мэдээллийг цуглуулахар төлөвлөв. Ингээд дугуй ширээний уулзалтын цаг болов. Тэр төлөвлөсөн ёсороо их зантай дүрд тагалж арай хацарч орж ирэхэд бусдын түүнийг ирэх үгүй юу гэж шинждэж байв. Шин залуу энэ хэн болохыг асуухад бусдын тайлбарж чадахгүй. Зүгээр самаа жимихийг санаалав. Гоблин энэ залуу биеэр давтарч чадахгүй тул тэрнийг тоглож байна гэж сэжигсэн ч ажиашагч цасны цангаар дуртахад шин залуу ирэхгүй хിവэ байв. Хансуу хүчрхэг өөр амьсгал агуулсан орж ирэхэд тимээгүй болов. Гоблин бондог хүн болох гэж хичээсэн ч Хансуу хоромж алдалгүй цасны цангаар зөхөж тэр залууг агааргүй болох. Гоблин түүнийг зогсоохойгүй хот Хансуу бодов. Тэр залуу буцаж ирсэн хэрэг зэгч тул хамаатуудаа илүү сайн сонсох ёстой байсан юм. Тэр цасны цангаагаа тавьж зүгээр шин залууг сонирхсан юм. Гэхдээ бусадтайгаа адилхан уй тохтой байна гэж шийдэв. Ажиасагч хажуунаас орж ирж Хансууд ч гэсэн сонирхолтой санаар бөцөөж бэрдсэн гэж хэлв. Хансуу гол дүршиг сууждаа сууж ямар сонирхолтой мэдээлэл чихэрийн мэлахыг хүлээж инээмсэглэв. Бохоо өнөг хоёр бүх юм ихлэж байгаа тул түүнийг бие барихыг шаардав. Ажиасагч инээж Хансуу энэ удаад зөөлөн байж бусдын өмнөөс ичмээр санагдуулж байна гэв. Малхайтай залуу болон өнөг хоёр өмнөх шигээ тийм амар байсангүй гэж зөвшөөрөв. Гэвч Хансуу хинжтэй хатгалахын тулд босох ёстой гэвхий мэдчихсэн бөгөөд энэ дарахаас сурсан арга байв. Гоблин баг зэрэг тайширч өөрсөд хүссэн бөгөөд Хансуу түүний нөгөө дөрөөсөн напкиныг шаттаар гэж үзв. Ажиасагч хин их өстөөгөө хаж сэргснээ. Арслан хамгийн сүүлд орно гэж асуухад Хансуу баг зэрэг төрөвдөлв. Гэвч тэр хамгийн шилдэгийг нь сүүлд нь үрдэх дуртай гэж тайлбарлав. Нэгдүгээр үе ихэлж Гоблин агуу багшийн сураггүй болсонд Оркулус холбоотой гэж хэлээд их юм боллоо гэж бодсон ч болор улаанаар асч ихэнх нь аж хэдийн мэдж байсныг харуулв. Хансуу тэр мэдээлэл яаж тарсныг гахаж хахад өнөг тэр хоёр сэтгэл төрүүлэхийн тулд илүү зүйл хэрэгтэй гэж Гоблиныг тайлшруулв. Малхайтай залуу бас мэдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч Хансуу буга ажаалагч хоёрыг аж хэдийн мэдж байсан гэж сэжиглэв. Арслан бөхөмдөн хилээ чажигнахад ажаалагч хин юу мэдгүй байгааг ичдэггүй хаман дөрмийг зөрчсөн гэж хатагтай өнийг загнав. Тэр тэдэнд алдаага хинахыг санаасан ч Хансуу өмнөх удаад ажаалагч өөрөө хин нэг ичснийг санаж харагдаж байгаа хасаа баг тооцоотой юм байна гэж бодов. Манай Баатар энэ мэдээлэл ажиашагчийн хэн бэ гэдэгтэй холбоотой байж магадгүй. Тэр сүм эсвэл подолын хаттай холбоотой байж болцсогүй гэж сэжигчвэв. Гоблин бурхан шашин гайжсан гэж хэлээд сухад энэ удаад болор ногооноор гэртв. Ажиашагчийн сонирхолд хөдөлж мэдээллийг хөдөлж авахар санал болгосон ч Гоблин түүнийг хүрээшингээс гадуур ажиллаж байна гэ ажиашагч алдаа гаргаж Паладин ч гэсэн мэдгүй байгаа гिचлэхэд бүгд түүнийг холбоотойг мэдсэн тул Гоблин сандрав. Тэр шин залуу байгаагаас болоод айж ирсэн ч ажиасагч арслан магадгүй таахгүй байх гэж хариулсан бөгөөд Хансуу дотроо тэмдэглэж авав. Дараа нь хатагтай үнийхээ ээлж болов. Тэр тэнгэрийн дуудлага хожтааны газарт давхар дугаартай эзүүл зарах гэж байгаа хэлэхэд Хансуугийн анхаарчийг татаж тийшээ очих хэрэгтэйг ойлгов. Бөгөө өргөжлүүлсэн хааны гэр бүл Норк руу дайр хар бэлдэж гин гэж хэлж Бекогийн хийснийг баталгааж олов. Дараа нь малхайтай залуу зөөхийн насгчаас салгаалагдсан тоног төхөөрөмж одоо харцах дээр байгаа бөгөөд зөвхөн арх сэлэмсрэггүй байгааг тэжв. Тэр залуу амжид шиг өвчтсний дараа хин нэгэн түүнийг тонсон дах хэвээр гэж ойлгосон тул энэ нь Хансуу тэгэхэд цочрож өг. Беа түүнийг талхаагааж зөхөөгүй. Гэтэл дурсамжаа алдсан гэж хэлжсэн. Энд Хансуу одоо дурсамж алдсан өмнөх тунтай холбоотой байж магадгүй гэж сэжигч байгаа бөгөөд үнийг өгсөн хинч бай Оркулус. Дотоод самун өсгөж яж болох юм. Ажаалагч дараа нь арчлан руу эргэж яхоо гэж асуусан ч Хансуу түүний яаж хэвцаантай харагдаж байгааг анзаарч гэрсүү харагдаж байна гэж хариулав. Ажаалагч энэ удаад гүнзгий өгсөн гэж мэдэгдэхэд Хансуу түнд зүгээр шууд хэлхийг тушаав. Ажаалагч 3 жилийн дараа нэг дор 6 хөтлөх хүн зэрүүлсэн нэгдэж шид бүтээгдэн
гэж мэдэгдэхэд бүгд шокнд оров. Босор ногооноор гэрчдэж Ханс үнийг үнэн эсвэл ажаалагч үнэхээр үнэн гэж итгэж байна гэж бодов. Буухай итгэж ядан босч. Хатагтай үнэг энэ бүх зүйлийг яаж өөрчлөх талаар сандарангуй ярьж эхлэв. 6 хүний бүрэлдэхүүн тэгээд шин жагсаалт. Уйлтай холбоо үүсч магадгүй тоглоомыг дуусгах бодит боломж гарч ирэх тул Ханс энэ тоглоомыг оронгоор нь эргүүлж чадна гэдгийг мэджээ. Ажаалагч бахархалтайгаар Хансгийн бодлыг асуухад манай залуу зүгөөж жумалдаж тэр залууд баг зэрэг мартаад өгөв. Эцэст нь Хансгийн ээж болоход бооцоо өндөрсөж байхад одоо юу хэлэх вэ гэж бодож эхлэв. Тэр тэдний хичээл зүтгэлийг шагнахаар шийдэж ариун сахиус шин болор эд зүйл төрүүлсэн гэсэн том мэдээлэл өгөв. Гоблин өөрөө мэдэхгүй зүйлийг Ханс мэдж байгаад галзууран орлоо. Гэвч ажаалагч түүнийг тасалж дэлгэрэнгүй мэдээлэл асуув. Гэвч Ханс түүнийг амаач хийхийг шаардаж дараагийн удаад илүү сайн мэдээлэл авчир гэж хэлв. Ажаалагч инээж арслан зүг байгаадаа баяртай байгаагаа хэлж илүү амттай зүйл авчирна гэж амлав. Харин Ханс өөртөө өөрнийг их сурвалжуулж авлаа гэж бодов. Ажаалагч дуртай хүн нь мессеж бичсэн юм шиг ашиглаж хахад Ханс дараагийн удаа энэ мэдээлэл огт сонирхолгүй байсан юм шиг жүжигэндээ гэж бодов. Хатагтай өнөг эзэн хаанаа байгааг мэдхүү гэж асуухад Ханс түүний авчирсан мэдээллийн төрлөөс хариулт нь хамаарна гэсэн тодорхойгүй төхөө өгсөн. Мэдээж нь босод чи сонирхолтой биш байсан тул түүний сэтгэлийг гонсоолгож үлдээ. Үүгээр Ханс тэднээс дахин нэг үе эхлэхүү гэж асуухад хэдэн мөчийн дараа гоблин мэдээлэл нь дахин бүтлгүүцэн тул буцаж орж ирэв. Малгайтай залуу хэлэхдээ тэр илүү сайн ажил хэрэгтэй бөгөөд гоблин сүмтэй холбоотой ямар нэг зүйл ярьж эхэлнэ. Мисс Фокс эцэст нь давхар дугаартай зүйл юу болохыг билсэн ч энэ нь хааны гэр бүлийн тухай мэдээд орцсон бөгөөд сэтгэж төрүүлж чадсангүй. Нарийн сар ярмгийн золгонгочч ноцтой хэрэг үйлдээд хэргэмээ хураалгасан гэж хэлнэ. Ажаалагчийн ээж ирэхэд тэрээр багийг санамсаргүй сонгодоггүй. Эзнийхээ тавьсан харуулдаг гэж ярина. Тэр гоблиныг сүл дорой гэж дарамтлах бөгөөд ажаалагч яагаад ажаалагчийн багтаагаа уулзныг эцэст нь ойлгоно. Хин ч үүнийг босор өгөхөц мэдээлэл гэж зөвшөөрөхгүй бөгөөд ажаалагч судлаачдын гişбийн талаар ямар нэг зүйл дурдж яриагаад босгоно. Тэгээд Хансгийн ээлж дахин ярина. Тэрээр тоглоомын хэд тасархай мэдээллийг том зэрэгөө хэлсэн тул бусад хүмүүст мэдэх нь бараг хэрэггүй байлаа. Тэр амьдлуулах чадвар байдаг гэдгийг дэлгэж өрөө даяар үүмэн саман болно. Юу ч мэдээгүй гоблингийн чинь юу юм бэ гэж асуув. Өөр амьсгалыг дорн нураана. Амьдлуулах чадваргүй авах нь бараг боломжгүй бөгөөд Ханс тоглоомын хатуу бэр хийсэн жилийн хугацаанд үүнийг канцелтай авч чаджээ. Мисс Фокс амьдлуулах чадвар юу хийжийг тайлбарч Гоблин Роглайф тоглоомд амьдлуулах зүйл байхасгүй гэж хоцтой хэмээн хэлнэ. Нарийн сар бүсэн хин нэг амьдлуулах нь үнэхээр боломжтой юу гэж асуухад Ханс цагц нөхцөлтэй ч гэсэн тийм гэж бачна. Капаштай залуу илүү мэдхээр шахагч Ханс нэг өдөрт хангалттай их зүйл хуваалцсан гэж яриад тасрна. Гэвч тэр залуу бөөж өгөхгүй. Тэр зүйл өөрт нь маш хэрэгтэй байгаа тул Ханс ямар мэдээлэл сонирхож байгааг асууж манай залуу сандархна. Манай залуу хариулт тань сандарч эцэст нь өөрөө ч юу сонирхож байгаагаа мэдэхгүй байна гэж айж болох хүйтэн мөн чанараа хэлнэ. Дотроо жаахан дэгжин санагдсан ч тэднийг төрөл бүрийн мэдээлэл өгч хэвчэхэд хүргэнэ гэж найдана. Ингэснээр дундаж зүйлсийг чухалчлахгүй байж сэтгэлд нь хүрэхэд хэцүү мэт ааширч чадна гэж бодно. Капаштай залуу тайвширч тийм залуугийн сэтгэлийг ямар мэдээлэл хөдөлгөж чадах вэ гэж гайх бөгөөд өрөөнд аниш чимээгүй нойрхон. Ханс явахаар бас хата бүгд өөрөөс нь илүү зөөр хүлээж харсаар байгааг хараад жаахан бохиндна. Гэсэн ч тэр дараагийн уулзалтыг хүлээж ийн гэж аятайхан хэлээд гайхалтай өөр амьсгал цацруулан гараад явна. Энэ хооронд гоблин сандарч ноён арслан тэдний нэг байж магадгүй гэж шүдний цагаар шивнэн бүстийг төрөвдүүлнэ. Тэр ордонд ердөө 10 хүн зүүн бэлхийн тухай мэддэг гэж хэлээд Ханс тэдний нэг мөн үү гэж гайхна. Ажаалагч шууд түүнийг шоож эхлэх боловч гоблин өөр ямар ч зүйл логикгүй байна гэж зүтгэн. Ажаалагч ширээ сэргэн. Тиймээс ч хинч гоблиныг ногцтой авч үздэггүй юм гэж хэлнэ. Тэрээр 10 хүний нэг нь түүний албад байж болно гэж талхаад нь ороогүй сануулгач гоблин тэтгэж хүмүүсийг сонгодог тулч үүнд итгэх хүсэхгүй. Бүлгийн бүсэд гişүүд ч итгэхгүй байгаа болтой бөгөөд энэ нь гоблиныг гайхшруулна. Капаштай залуу Хансыг өөрийгөө зөвтгөх төрлийн хүн гэж батсан ч тэр тодорхой өөр нэгэн байна гэж хэлнэ. Дээрэс нь бөөгөөч Ханс шал өөр төвсний хүн шиг санагдаж байна гэж хүлээн зөвшөөрнө. Капаштай залуу Ханс нэрхийн давталгааны ташаар хэдий мэддэг байсан тул ортонтой холбоотой байж магадгүй гэж сануулна. Мисс Фокс тэр давхар дугаартай зүйлийг огт сонирхоогүй гэж нэмж хэлнэ. Ажаалагч ярианд оролцож ноён нарслан мянган хүний хүнөөсөн байх бөгөөд одоо юу түүнийг баясгадгийг ч мэдэхгүй болсон гэдэгт итгэвчтэй байна гин. Капаштай залуу Ханс амьдлуулах чадварыг дэвшээсээ өмнө түүнийг мэдж байгаа мэд чигээрээ харсан тул түүнийг хэн бэ гэдгийг хэдий мэддэг байж магадгүй гэж санал болгоно. Гоблин үнийг таахгүй байхыг хичээнэ. Тэд хэд гүнзгий бодож яах гэх боловч дахин хоцорч байгаа юм болов гэж гайхаж эхэлнэ. Анханасаа Ханс амьдлуулах чадварны тухай яриг яагаад гаргаж ирсэн? Одоо ойлгомжтой боллоо гэж ажаалагч нэмж хэлнэ. Мисс Фокс гинтнийг санаа олж багаар дамжуулан хин нэгнийг мөрдөж болох уу гэж асууна. Ажаалагчийн өмнөх үг үнэн байсан гэж үзвэл бөөхөн хүртэл боломжтой гэж зөвшөөрнө. Манай залуу арчин бэлтрийн хавцлаас шидэж хатууж өгдөг түүхийг санаалахад Мисс Фокс түүхийн талаар гүнзгий ярьж эхлэвч Ханс хаагүй илүү хүнд хэцүүг туулсан байх гэж бог хэлнэ. Ханс нэг л өдөр хаан болох тавьсантай гэсэн үг байж магадгүй гэж ажаалагч таамаглахад нарийн сар толгой тахан
Тэр химич дор зарцлах төрхийн хүн биш шиг байна гэж хэлнэ. Баг там усаар байх бөгөөд Арслангийн баг нь Ханс бодит Арслангууд шиг олон эмэгтэйтэй гэсэн утгатай юм болов уу гэж Гоблингийн тухайнтай санаа олно. Тэрээр дахин дарамжлалт хойг хүсэхгүй тул тэр бодлоо сэржлэн зангаар дотроо үлдээн. 2 өдрийн дараа шинээр байгуул орцсон баг анхны уулзалтаа хийсэн бөгөөд Борнишэндээ жаахан санаа зовж байсан ч гайхалтай сайн болов. Ревен шууд хэрэгтэй орж олдны хуваарлтын талаар ярьцах хэрэгтэй гэж хэлээд Борниг үнийг хариуцахыг шууд санал болгоно. Ревен зөвшөөрөхгүй бөгөөд аванх хинэгдэж анар ур чадвар багтай тул ажлын цалин авах хэрэггүй гэж мэдэгдэж үгээр түүний өөрийг хүргэн. Түүнийг дэлбэрэхээс өмнө Мишам дээр нь гараа 50 чимээгүй болгож Борн үнийг хариуцна гэж хэлнэ. Ревен ягсан түвшний гажигчуус хор чадвараараа өгсөнсийг шилэн хоолой татгалж илүү олон зүйл гарган гарч чадна гэж тайлбарсан. Ахмадуудынхаа зөвлөсний дагуу 30% аммаар байна гэж хэлнэ. Борн түүний ахмадууд магадгүй доод түвшний багуудтай ажиллаж байсан даа гэж хариуц өгөлт өгөхөд тэрээр одоо өөрт нь яг тийм байгаа юм биш үү гэж зөрүүлэн гисэн. Тэр бол 6 дугаар зэргийн шиттэн бөгөөд энэ нь 5 дугаар зэргийн сабзаачийн түвшин тооцогдож техникийн хувьд бусдаас дээр гарна. Борн тэт лабиринт дотор үнийг шийдэн гэх боловч Ревен Миша болон Анар нар тийм хэрэгцээтэй биш гэж шаардсаар байна. Манай залуу шидээр алсан тусгай алсны 40% түн санал болгон асуудлыг шийдэхэд тэр баяртайгаар авна. Энэ нь шиднүүдийн жишг хувь гэдгийг мэдэхгүй Борн аван тавьж байсныхаа төлөө Анарын хувьас өвдөө 5% авч чадна гэж хэлэхэд түүний бухимлыг төрүүлж зарим баримтмаар хатан цаад болно. Ингэснээр хамгийн том зөрчил шийдэгдэж Борн өмнө нь ард талын судалгаа хийсэн байх нь үнэхээр хялбар байдгийг тэмдэглэнэ. Гэвч тэр бүх зүйл дууслаа гэж бодохдоо агшин Ревен дахин ярьж гисэн. Тэрээр бүртгэл санхүүжилт болон ангалт тохиолц хуваар талаар хасалтуудлаа гүнзгий орно. Бусад бүх хүмүүс зааж авгүй мэд царайсах бөгөөд Борн өөрийгөө сэрэн байлгахыг хичээнэ. Эцэст нь тэр энэ хэр удаан үргэлжлэхийг асуухад жижиг шулам 35 сэдвийн өвдө хагасыг нь л үзээд байна гэж хариулна. Борн өнөөдөртөө дуусгахаар шийдэж үлдсэнийг нь дараа шийднэ гэж амсна. Тэр тодорхой овноо шаардсаар байх бөгөөд Борн шийдтэн биш бороор байсандаа хизээч ингэж баяжтайсангүй гэж тангарна. Үйл явдал улам өрчимжиж эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарж, совлон мэн заавал бүртгүүлээрэй.